Оюун хөтөлбөрч бүтээл залуучуудын давлгаа үргэлжилсээр байна. Одоо та бүхэндээ дараагийн зохион бүтээгчид танилцуулъя. Дараагийн зохион бүтээгч универсал залгуур хосолмол ширээ гэсэн ийм олон үйлдэлтэй бүтээл санаануудаар оролцож байна. Ингээд төр тайван бүгдээ тайзан дээр ухтаг авцгаая. Яг энэ тэмцээнд орох шалтгаан маань гэвэл ерөнхийдөө бол гадуур байгаа нийгмээс шалтгаалсан асуудлаас болж энэ тэмцээнд орж байгаа. Яг юу вэ гэхээр одоо манай орнд ч одоо голдуу импортоор бараа оруулж байгаа. Импортоор орж байгаа барааг ерөнхийд нь багасгах зорилготой уг тэмцээнд ер нь нийгэмд сэтэл өгье гэсэн бодолтойгоор орсон. За сайн байна уу? За сайн байна. За ямар залгууруудыг нэг дор цуглуулах гэж байна? За ер нь бол амьдралын туршлагаасаа үндэслээд олон залгуурыг яаж амьдралд ашигтай болох талаас нь бодож үзсэн байгаа. Бодож үзсэн. Надад бол бүх төрлөөрөө байдаг шүү дээ. Нэг юм хайрцагт. Тэрийг л үнэрсээд болох гээд байна, тийм ээ? Аа тий. За, амжилт хүсье. 3 минут хугацаа бий. За яг анх ямар санаа төрсөн нь бол эхлээд нэг жишээ аваад хэлчихье. Одоо би гэртээ жишээлбэл гэрийн цэвэрлэгээний ажил хийж ирэх гэж бодъё. За ингээд зургийнхаа тоос шороог цэвэрлж аваад мэдлгүй ингээд залгуураа хөндөрүүлчихлээ. Та нэт орж байгаа та хэрэгтэй зүйлээ татчихсан үед чинь гинт нэт чинь тасарчлаа. Баларс. За. Тийм. Яг иймэрхүү зүйл бол амьдрал дээр маш олон болдог байгаа. Тэгээд яг үүнийг шийдэхин тулд болохоор дандаа урд хятадаас дандаа ийм 3 шантай залгуур орж ирж байгаа. Тэгээд ер нь бол одоо мэдээллийн технологийн төхөөрөмж дандаа 2 шантай залгууртай байгаа. Тэр 2 шантай залгуурыг болохоор 3 шантай залгууртай зэрэг байршуулж байгаа болдгүй юм бэ гэсэн санаа бол миний хувьд бол төрсэн байгаа. Ер нь бол ерөнхий харагдах байдал нь бол ийм л байгаа л да. Одоо энэ дээр бол 2 шантай залгуур байгаа. Энэ дээр бол 2 шантай залгуур, энэ дээр бол 3 шантай залгуур залгадаг жишээ нь. Дээрээс нь бол энэ бариул нь ханд үлгөгдөөд өдрийн гэрэл болчихно. Энд бол гэрэлтэй байгаа. Тэгээд энэ чинь ийм залгууртай. Энийгээ солиод энэ гэрийн нөхцөл ашиглаж болно, бас машинда залгаж болно. Тэгээд энэ ч унтраалгатай. Тэгээд энэ бариулнаас хураагдчихдаг байгаа. За тэгээд дээр нь бас давхар USB оролттой байгаа. Компьютер дээр эсвэл ном өдр уншихдаа бол энэ өдрийн гэрэл болгож ашиглах боломжтой. Одоо энэ дөрвөн нөхөр нь болохоор болт юм уу шүрүүп оруулаад хандаа тогтоох боломжтой гэсэн үг л дээ. Дээрээс нь бас залгуураа залгачна. Эсвэл энийг аваад бадуур явахаар бол ашиглаж болно. Ийм төрлийн бүтээлүүд байдаг л да. Чинийх одоо ханд үлгөгддөг, ширээний чийдэн болдог, гар чийдэн болдог, USB оролттой гэдээ бүгдийг нэг дор хийхийг зорьсон байна л да. Дотор талынх нь хийц зураг бол байхгүй. Зураг бол байхгүй, зүгээр анхны санаагаар л энэ санаа хэрэгтэй санаа юу гэдгийг одоо бүгдээрээ ярилцсан. Энэ залгуурын стандарт чинь монголчийн Европ стандарт барьдаг шүү дээ. 2 бөөрөнки, 2хан шонтой тийм. Гэхдээ чиний энэ дээр ч бас дутагдал байна. Европ стандарт ёсоор бол тэр залгуур чинь ийм гэр дотор цаана сууж байгаа шүү дээ. Тэгээд өмсөж ордог холих боломжгүй. За чи тэн дээр ингээд 2 бөөрөнкийн нүхтэй Европ стандартын 2-ыг хийсэн байна. Тэн дээр чи нөгөө сэрийг авч зоо. Тэгэхээр тэр чин хөдөлгөөнтэй байгаа байхгүй. Тэгэл бас холхилт үүснэ. А гэтэл чи Европ стандартаар бол тэр орж байгаа сэрээ чинь өөрөө корпусаараа живж орох хэрэгтэй байхгүй юу? Тэгээ хөдөлгөөнгүй. Чинийх дээр бол тийм чи тэрийг бас анзаараагүй тэр чин доошогоо юм суудаг байх нь суудаг байх хэрэгтэй. Тэгжээ тэр чин тэр стандарт бүрэн хэрэгжиж. Манайх бол хятадын 3 шонтой стандарт чинь 3 цэгээр байгаа учраас бас контакт сайн байхгүй. Тэрийг чинь авчиад монголчлоод тэрэн дээр нь авчиж 2-ыг зоогоол тэгэл муу контакттай ингээд тэрнээс болж илүү асуудал үүсэж байгаа шин. Бид нь бол хятадаас урдаас орж иж байгаа юмд бол ямар шаардлага тавих хэрэгтэй вэ? Танах залгуураа манай стандартад нийцүүлж 2 юутай болгож ирээ бүх юмаа л гэж хэлэх хэрэгтэй. Цаг жагсан шүүгч. Тэгээд чи юу үзсэн үү? Энэ залгуурнуудыг ерөнхийдөө дотор талд нь задлаад яагаад энэ хятадаас орж иж байгаа стандартын залгуурууд одоо амархан эвдэрдгийг яагаад 100% байлдгийг ерөөсө дотор талын залж харав. Энэ харж ирсэн л та. За, юу дотор тал? Ер нь бол зэсэн их нэмгэх нь. За. Тэгээд нөгөө нэг ийм хавтгай шонгоо баригчна шүү дээ. Тэрний их сул байдаг байхгүй. Тэгээ ерөнхийдөө бол наад чинь зүгээр
зарим нь бол бүр хямдхан залгуур нь 3-4 мянган залгуур зүгээр Молконы лааз ажиллаа хийсэн байж байгаа шүү дээ. Тэгээ чи Эрдэнтийн дээр Эрдэнэт биений үйлдвэр яриад. Тэднийх нэгдэн тий. Тэднийх уц үйлдвэрлэдэг байсан бол одоо залгуур үйлдвэрлэдэг болсон байлээ. Тэгээд яг одоо манай дээр байгаа түрүүний галаа багш хэлдэг. Яг тэр Европ стандартын залгуур чинь чи зөвхөн 2хан шонтоол гэж яриад байна. Чи 3 дахьыг анзаарсан бол 3 дахь газар байгаа шүү дээ. Яг тэр сууж байгаа хоёр талд нь. Тэ? Газар дуулахад. Одоо ихэнх ийм электрон тоног төхөөрөмжүүд одоо компьютер байж гэн зарим нэг төрлийн ноутбукүүд эднэр байж гэн. Статик тогноос бол аягүй газаргүй. Тэ? Нэгд. Хоёрт зарим тохиолдолд яаж гэдэг тэр 3 шатаа залгуур малгуур чинь газар нь галтаагаас нийлцсэн юм уу тиймэрхүү юм. Тэгэхээр чи бүгднгийн яг ийм өнөрсөд болгоод хийжүүл наад чинь тэр олон инвертер за яг одоо сүүлийн их залгуурууд USB-тэй. USB яг стандарт байгаа шүү дээ. 1 ампер-аас ихгүй зарим нь бол 2 ампер тэгээ 1 ампер. Тэдний бол доторх юмнууд нь бол жижигхэн байж байгаа. Тэр чинь бол яг багтах байх. Зүгээр инвертер хийгээ залгуурандаа тэгээд чи утсаа хураадаг болгоно гэж чинь тий. Тэр бас нэлээд том залгуур болох гэдэг юм. Тэгээд тэр олон юмнуудыг дотор багтаа. Тэгээд дээр нь батарей. Тэгээд тэгэхээр нөгөө залгуурныхаа стандартыг хангаж чадхад нэлээд хүндрэлтэй л болох ба. Бодож хийгэрээ. Тэгэхгүй бол одоо наа чи залгуурнаас эсэх юм болооч. Наа чи хэрэг тийм залгуур хэрэг дотор талдаа гороодаг бол явал батарей чи хаалаад дийл бүсрэх юм байна. За инвертер чинь тэр халж байгаа нүүд улаанаа яаж айлуулах юм гээл их л олон асуудал төвхтэй асуудал тулгарна. Жижиг хэмжээний эсрэг дүүсгэх. Тэр болгоны мэдээж хэрэг сайн бодолцол хэрэгтэй байна. Зүгээр би яг зүгээр ийм олон төрлийн юмтай залгуур бол харж байгаагүй юм байна. Боломжгүй юм хоорондоо холино гэдэг бол чи нөгөө тэрүүндээ судалгаагүйгээр хийчихэж байгаа байхгүй. Ямар хамт байж болох уу? Ямар олон залгуурт ямар шаардлагууд байж болох уу гэдгийг ярьж байгаа. Энэ талаасаа бол чи асуудлыг дутуу тодорхойлсон байна. Тийм учраас яг энэ бүтээл бол дэмжигдээ жоохон хэцүү л харагдчих. За ингээд өөрсдөө дүгнэлтийг гаргасан байна. Гэрлийг харцгаая бүгдээрээ. 1 улаан, 2 улаан, 3 улаан. Гэхдээ санаагаар унах шаардлагагүй бидэнд дараагийн 2 дахь санаа бүтээл бий. Санаагаар унаагүй. Унаагүй юу. За баярлалаа. Алга төслийг бэлгэлье. Санаагаар унаагүй. Дараагийн бүтээл санаа зөрөгтэй танилцуулна, тэмцэн. Явлаа. 3 минут хугацаа бий. За энэ бүтээл санаа нь болохоор юу? Хувцаа эндүүд нь бас давхар хатаана гэсэн үг л дээ. Ерөнхийдөө бол ийм ширээ байгаа. Энэ ширээн дээр болохоор хувцаа эндүүд чинь дээрэс нь эндүүгээ халаах арзитик давхар сөөлөж өгнө. Тэгээд энэ ширээ нь болохоор давцсан авагдаад энэ чинь хувцаа хатаа чинь. Тэгээд бас энэ хөлн сунчдаг байгаа. Сунаад арай өндөр болоод олон хувцас хатаачна гэсэн үг. Тэгээд давцангаа доор нь тавьчихна. Тэгээд элдв юм хумаа тавьчих болно. Ерөнхийдөө юм загвартай л байгаа л та. Яг анх гарсан санаа нь гэх юм бол ерөнхийдөө бол өвлийн нөхцөл бол гэр орондоо хувцсанраа угааж хатаахад ер нь хүндрэлтэй байдаг. Тийм учраас зайгаа хэмнэгсэн ч үүднээс ч тэр хувцаа эндүүч чинь бас хатаач нь. Тэгээд дээр энэ хөл нь ихвэгддэг. Хөл нь ихвэгдчихдэг. Тэгээ хураагаа тавьчих болно. Ийм нэг санаа гарсан. Яг одоо цэвэрлэгцээ үзэж байгаа үзэгч дотроос одоо бага метр квадраттай орон сууцнд амьдардаг эсвэл одоо олон үйлдэлтэй зүйлийг хэрэглэхийг хүсдэг тэр гэрийн эзэгтэй нэр чиний бүтээл санааг дэмжиж байгаа баха. Тэр хатаагуурын чинь материал нь юу? Хатаагуурын материал нь төмөр хийчих бол модон саваач хийчих бол. Мод гэхээр бол болохгүй бах тийм үү? Нойтын хатаах чамжтай чи одоо гаживч болов үү? Тэгэхээр тэр материал нь юу вэ? So бас мод байж болно л да ийм дүүп мод байж болдог лагтцсан. Тэгээ тавцангаа бол доош нь аваад тавьчих юм байна шүү дээ. Аваад тэр доор 50 дээрээ тавьчих. Тэгээ тавцан гэж энэ доор нь тэр хатаах савхан юмнууд чинь байгаа гэсэн үг тийм үү? Хөндлөвчүүд чинь. Бага. Тавцангаа тавих. Одоо юу бас яажгүй. Санааны хувьд бол байх болохгүй ш болчмоор. Зүгээр цахилгааны залгуур тэнд залгачин гэдэг чинь харин нөгөө хөдөлмөрийн аюулгүй байдал талаасаа оновчтой шийдэл биш байж магадгүй. Хатаагч бол мэдээж аль болох хувцсандаа гим учруулахгүйгээр л материал сонгох байх тийм ээ. Тэрийг бас бодох байх. Дундуураа нугалцдаг ч юм уу нэг өвчтдөг энэ төр шийдэл орж болдгийм болов болдгүй юм болов. Тэгээд үзэх юм бол боломжийн л санагдаж байна. Тодор авсан шүүгч. Би бол хилцсэн. Тэгтээ бас иймэрхүү юмнууд бас байна. Байна гэдэг чинь бол хүмүүс бас судалгаа хийгээд хийдэг гэсэн үг шүү дээ. Тэр миний бодлоор бол чи наадахныгаа
материалуудыг их зөв бодох хэрэгтэй. Мод юу бас биш л байгаа л да. Тэгэхээр эндүүний тавир ямар материалыг хийж чинь бас хүнд өгнөө бодох хэрэгтэй тий. Тэгээд чихтэй хувц хатаа нэгдээ бодоод яг дизайн өөрөөр загвар дээрээс нь материал хоёр дээр сайн анхаарах юм бол бас боломжтой л бүтээл харагдаж. За ингээд шүүгчдийн гэрлээс үнэлгээ гарна. Шүүгчдийн гэрэл 1 ногоон 2 ногоон. За амжилт хүсье. 2 дугаар шатанд хоёулаа хувцсын дүүдэд хатаахандаа. За баяртай. Яг энэ ногоон хуудас авсан өдрөөс л манай оролцогчдын хувьд жинхэнэ тэмцээн эхэлдэг юм. Тэд 2 дугаар шатанд бүдээлээ бодиттой биетэй болгож ирэх учиртай. Тэр хэрээрээ манай хүүхд залуус хөгжиж, хөгжингөө улам бүр суралцаж байдаг юм. Залуу зохион бүтээгчдэд амжилт хүсье.